байсан? Гоё байсан тийм. За өнөөдөр энд байгаа бүх их ах нар нь зөвхөн та бүгдэд зориулаад энэ өдөр ирсэн байгаа аахгүй юу? Тэгэхээр та нарт зориулсан тоглолт замун та нарт амжилт хүсэж байгаа олон сайхан сэтгэлдээ та нарт хүрдээ миний хүүхэд энийгээд гоё бүжиглээд баяр жаргалтайгаараа за. Тэгвэл энийг төгтөн үү? Байна уу? За энэ цагтаа болох хүүхдэн үү? Дараа үргэлээ. Цагтаа болох. За ямар болох байгаа юм бэ? Тэгвэл зураач хүүхдэн үү? Цагтаа болчиход бас зураач болох юм уу? 2 мэдчихсэн байна. За гайхалтай. За ингээд үйл ажиллагаагаа авчихсан. За өнөөдрийн бидний үйл ажиллагааны нэрийн хүүхдтэй. Ямар нэртэй? Бяцхан хүсэл. Энд дотроо хүсэл тээж авдаг мөрөөддөг хүүхдэн үү? Мөрөөддөг. Байна уу? Мөрөөдөлтэй те? Хэн мөрөөдөлтэй? Ганц хүүхдэн үү? 3. За. Би бас өгсөн. За баярлалаа. За ингээд үйл ажиллагаагаа албаасан нэ. Өнөөдрийн үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагч. За эрэг эрийн төрийн бас байгууллагын харьяа Show Mongolia дижитал медиагийн захирал хэлбэрийг албаасаар үйл ажиллагаагаа нэрвэн орж байна. Алга тишээ хөлтөдөө. Бүгдээрээ төрөн гоё музей үзэнтэй. Гоё эснэ үү? За өнөөдөр би та нартай гоё музей үзүүлээд та нарыгаа гоё ингээд та нартай гоё цасан имэгээр гоё бэлэг өгүүлэхээр өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа шүү заяа. Тэгээд өнөөдөр бас энэ надтай хамт гарч ирээд өнөөдөр үзсэн музейнхэн одоо ярих юм байна уу? Үзэн сэтгэлээ ярих хөвгт байна уу? За манай найзууд музей үзүүлээ. Гараа өргсөн хөвгт гараад. За хэн билээ юм дөө? Ухаалтай. За ямар ийсэн? Ямар ийсэн? Юун гайс? Би гайваа. За. Хэмбэ. Хүүхдүүд гараад ирсэн байна. За тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагааг бид нэр хүүхэд хамгаалал гэдэг сэдвийн доор одоо хүүхдүүд маань юу хүсдэг юм бэ? Ямар мөрөөдөлтэй байд юм бэ гэдгийг мэдхийн тулд та бүхэндээ өнөөдрийн соёл боловсролын ажиллагааг зохион байгуулсан байгаа шүү. Тэгээд та нараас найзуудтай бид нэр эндээс сонсон ах эгч нарынхаа тэр гоё мэдээллүүдийг ах эгч нарынхаа хэлсэн гоё зөвлөгөөнүүдийг та нар гоё найзуудтай хэлж өгөөрэй. Аав ээжтэй бас хэлж өгөөрэй. Тэгээд эхлээ музей үзлээ. Дараа нь одоо энд болох үйл ажиллагаа маань ерөнхийдөө энэ хүүхэд хамгаалал. За та нар сая цагдаа болох хүсэлтэй хүүхдүүд гараа өргсөн дээ тийм ээ? Хин байлаа? За цагдаа болох хүсэлтэй хүүхдүүд маань цагдаа нар яадаг вүлээ? Муу хүмүүсийг загнадаг тий? За муу хүмүүсийг загнадаг хүм тийм за өөр яадаг вүлээ? Хүмүүсийг хамгаалдаг тийм ээ? Тэгэхээр одоо та нар шиг энэ жоохон хүүхдүүдийг өнөөдөр бид хамгаалахын тулд бусад нийгэмд байгаа хүүхдүүдийг бас хамгаалахын тулд бид нар өнөөдөр энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа шүү. За тэгээд манай нийслэлийн цагдаагийн удирдах газрын хүүхдийн гэмтэргээс сэргийлэх хэлтээс хүүхдийн тусламжийн утас 108 Монголын театрын музей, Монголын байгалийн музей одоо Монголын үндэсний уран зургийн галерей бид нартай хамтарч өнөөдрийн энэ ажиллагааг бас дэмжиж ажилласанд маш баярлаж байна. Тэгээд ерөнхийдөө энэ үйл ажиллагаан дээр та нар маань гоё хөгжилтэй хүснээрээ тэг гоё таалагдж байгаа бол тэрийгээ бас илэрхийлээрэй заа. Тэгээд өнөөдөр энэ ах эгч нартаа бас баярлалаа. Тэгээд энэ хамтарч оролцсон бас байгууллагуудтай баярлалаа. Тэгээд өнөөдрийн энэ зорилго маань одоо хүүхдүүдийг хамгаалахын тулд бид нэр зохион байгуулж байгаа шүү гэдгийг дахин хэлье. За тэгээд энд хүрэлцэн ирсэн нийт одоо хүүхд багчуудаа хамт олондоо бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За сая үг хэлсэн эгч нь болохоор шинэ нэрийн төрийн бас байгууллагын тэр хүн байгаа.
За энэ байгууллагын хувьд бол монголчуудын түүх, өв соёлоос өнөөгийн хөгжил төвшил хүртэл бүхий л эрг мэдээллийг үзүүлдэг, мэдээлдэг ийм агч нар байгаа байхгүй юу? Тэгээ энэ байгууллагын харьяа маш олон эрг зүйлсийг нэгтсэн, өөртөө сайн санаачлагаар маш гоё зүйлсийг зохион байгуулдаг. Яг та нар шиг ийм жоохон хүүхдүүдийн төлөө тэмцдэг, дуу хоолойгоо өргөдөг ийм агч нар байгаа. Тэгээ миний хүүхдүүд том болоод яг энэ агч нар шиг мундаг агч нар болоо заяа. Тэгвэл таны албачлахгүй. За баярлалаа. Эхлээ өмнө хүүхдүүдтэй нийлээд нэг хэдэн үг хэлээ. Хичээгээ хэлэхэд дагаад хэлээ шүү заяа. Тэгвэл за том ойрлоо шүү заяа. Хин сайн ойлгоход тэр хүүхдэд бэлэг үү? За. Би бол хөөхөн. Би бол хөөхөн. Би бол хөөхөн. Би бол авьяастай. Би бол авьяастай. Мондөг. Би бол найрсаг. Би бол найрсаг. Би бол чухал. Би бол Монголын ирээдүй. Баярлалаа. Ямар мундаг хөлтэй. За. Одоо түрүүний тайзан дээрээ бяцхан дуучин нийлүүлээ. За. Сайн уу? Сайн. За, ивэл мань яг одоо дүүнэртэй зориулаад өөрийнхөө зохиосон дуу дуулж өгөхөр ирсэн байгаа байхгүй юу? Тэгээд ивэл өөрийнхөө бас сэтгэлээ хэлээд дүүнэртэй мэдрэлээ төвшүүлээд тэгээд өөрөө бас энэ дуугаа зохиосон шүү дээ. Энэ дууныхаа талаар бас яриад тэгээд хүүхдүүдтэй мэдлэг өргөх. Баярлалаа. Би энэ дуугаа болохоор хүүхдүүдэд хөсөж мөрөөддөг зүйлүүд зөндөө байдаг болохоор тэр хүүхдүүдэд зориулж энэ дуугаа өөрөө зохиосон.
Тэ дахиад нэг алдчих. За өнөөдөр та нарыг зориод дууддаг, бүжгэлдэг мондог хүмүүс ирэхээс гадна маш их завгүй ажилдаг олон их чахнар нь ирсэн байгаа юм. За их чахнар нь одоо ажилтай завгүй их яар явж байгаа учраас шууд бүжиг дуунаасаа төрүүлээ гаргаад ирээ төхөө. За идэг холбогд туслын өрөөтэй хүүхдийн тусламжийн утас 108-ийн эгч нарыг тайзан дээр өрөө хамтдаа алгадчихоо. Та бүхэндээ зориулж хэмжлэгээ төвшүүлэхээр ирсэн байна. За манай хоёр өөрсдөө танилцуулаад. За сайн байна уу? Сайн уу? За мондог штэ. За хүүхдийн тусламжийн 108 утас гэж мэдхүү? Сонсч ирсэн үү? Мондог 108 утас нь ямар үед холбогддгийг мэдхүү? Мэдхүү? За энэ араа энэ хэдэн овэ? Энэ мэдээд болох уу? Ваа мондог. Тэгэхээр 108 утас нь ямар үед ханддаг вэ гэд. Ямар үед ханддаг вэ гэдэг би их чинь тайлбарлаж өгье заяа. За магадгүй ингээд гудамжинд явж байгаа үед чинь та хэдийн бид ингээд нэг хүн ингэж хөөрөх ч юм уу те түлхэх, зохих, татах ийм үйлдэл хийжсэн үү? Найз нөхдийн зүгээс ч юм уу тийм юм хийжсэн үү? Тийм үү. Түгүү сайн байна. Хэрвээ та нарыг одоо ингээд гудамжинд явж байхад ч юм уу те эсвэл сургууль байхад цэцэрлэг дээр байх үед за эсвэл өөр танихгүй хүний зүгээс тийм үү янз бүрийн байдлаар ингээд чамайг зохиох за янз бүрийн байдлаар одоо чиний ингээд бие хүрэх тийм үү бие хүрэх ийм юмнууд бол байж болтгүй шүү за юу энэ үедээ хамгийн түрүүнд ээж аавтай хандна гэсэн үг шүү за тэгээ үнэхээр ээж аавтайгаа ярилцж байгаа шаардлагатай тохиолдолд бол 108 утсандаа хандна гэсэн үг шүү за юу энэ ч одоо ер нь хэд хэдэн насны хүмүүс байна гараа өргөд хэлээрэй. Яа за хитний? Юу тавтай. Оо тавтай. За. Ваа мондог хүмүүс дээ штэ. Тэгэхээр ер нь та нар өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэсэн үг шүү заа юу? Хамгаалаад ээж аав чинь та нарын хамгийн сайн туслагч эсвэл ангийн багш болох 108-ийн чинь ах ич нар та нарын туслагч гэсэн үг шүү заа юу? Тэгэхээр 108-даа санаа зовлтгүйгээр та нар үнэхээр ярилцмаар хин нэгэнтэй тийм үү? Хин нэгэнд хэлж чадахгүй байгаа сэтгэл дотор байгаа зүйлсээ илэрхийлмээр байвал 108 руугаа залгаад за эсвэл 108 гэсэн утас руу мессеж чиж явдаг. Тэгээд ярилцах боломжтой. Утасны цаанаас чамайг хинбэ гэдгийг мэдэхгүй утасны цаанаас яг ямар асуудлаар ярьж байгааг чинь хин нэгэнд хэлэхгүй зөвхөн зөвлөгчтэй ярьж байгаа та хоёрын яриамаар тэр дундаа үлдэх учраас санаа зовх зөвлөгөөр 108-д хандаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой байгаа шүү заа юу. Хэрвээ янз бүрийн болоод найзад чинь тусламж хэрэгтэй болоод найз чинь өвдчихсэн тийм үү? Найз чинь ингээд муухай юм тохиолдчихсан чамаас тусламж хүсэж байгаа бол 108 руугаа хандаад мөн цагдаа ах эгч нартайгаа хамтраад найз чинь туслах бүрэн боломжтой шүү заа юу. За тэгэхээр 108-ийн талаар хэдүүлээ мэдээлэлтэй боллоо тийм ээ? За тэгэхээр хүүхдүүдтэй баярлалаа. Тэгээ цаашаа галерейгаа үзээ сайхан баярлаарай заа юу. За баярлалаа. За баярлалаа. Одоо яадаг үлээ араас нь алгаддаг штеп тий. За сая хоёр ихчийн ярьсан юмнуудыг ойлгоцсон тийм манай хүүхдүүд. За хэрвээ чамд ямар нэгэн асуудал тулгарсан бол яавал гэж юм. Асуудал тулгарсан бол 108 руу залгах болно. Ямар нэг буруу үйлдэл мэдрэгдэх юм бол яах вэ? Залгана. Чамд хэн нэгэн таагүй хандах юм бол бас залгах боломжтой. Чамд сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлага гарах юм бол хэцүү байх юм бол уйлаад чимээгүй суугаад эсвэл найзтайгаа муудаад ингээ яваад байж болохгүй нь шүү дээ тий. 108 утсанд хандаж зөвлөгөө авах юм шүү дээ тий. Гэхдээ яаж болохгүй л хүүхдүүдээ уцаар тоглож болохгүй тий. Тоглож залгаж болохгүй. Яг чам шаардлагатай үедээ энэ их чахнаар руугаа залгаад мэдээлэл авах нь шүү дээ тий. За одоо цөмөрөө нэг бүжиглэх үү? Одоо гой хүүхдээ хувцастай гой ихчлэр ирсэн байгаа байхгүй юу? Тэгээ манай сэргийлэгч хүү охин хоёр ч гэсэн манай хүүхдүүд маань ч гэсэн босоод энд гой бүжиглэр яагаад гэж жоохон хүүтэн байна тий. Одоо ч ямар улирал хийлээ?
өвлийн үйлрэл бас одоо бүжиглэх үйлрэл. Бүжиглэх цаг ирлээ шүү. Заяа. За ингээд хамтдаа хөөрхөн дөрөв охиныгоо өрийн Weekend хамтлаг New Generation гэдэг бүжгээ та нарт зориулж байна. Алга шилжүүлээ. Next like the back of they bobs. Houston's finest in the room with bouncing. Make them all get ratchet in they suits and blouses. I remember writing flows in my room in college. Now I need global entry to the shows I'm rocking. Smooth like cocoa butter, my dream more than a puddle. They know that I'm the way I take over every summer. They must be giving CD if they ever had to wonder. Cause every beat I get on get turned into Hubba Bubba. Энэ зураач боллыг хэн зураач болно нэлээд том болоо. За зөндөө олон зураач нар энэ бодоос гарах юм байна. Та нар тэгээ том болоод мундаг зураач болоод дараа нь хичээгээ зурж өгөөрэй заяа. Төхөө. За. Тэгвэл багшаалах хүүхд байгаа юу? За нэг багш, хоёр багш, гурван багш. Тэр найз маань болохоор цагдаач болох юм байна, зураач болох юм байна, багш болох юм байна. За тэгвэл та бүгдийг зорж ирсэн бас нэг гайхалтай хөргөн багшаа энд өөрий. За зургийн багш ихт бол хатхан дээр нэлгээд ившүүлээд бас зураг зурж өгөхөр ирсэн байна. Зураач багш байгаа хүүхдүүд маань бас ихтүүд багшаас зөндөө асууж болно шүү. За асуугаарай. За юмны хүүхдүүд. За сайн байна уу? Сайн байна уу? За сайн бацхан уу? За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр та нараас бүгдийн богино хугацаанд зурж амжихгүй учраас та нараар нэг тоглоом тоглуулсан заяа. Тэгээд тэр тоглоомд тоглоод шалгарсан хүүхдийн багш нь энэ дээр зурж өгөн заяа 15 минутын дотор. За би дөрвөлгийн багшаар бас 10 хэдэн жил багшилсан. Яг үндсэн мэргэжил маань болохоор чимэглэг зураач, уран зураач, дөрвөлгийн дэд сургуульд өгсөн. Циркийн зураач байсан, бас хүүхдийн киноны зураач байсан. За тэгээ та нарын одоо үзэж өссөн одоо ч YouTube дээр байгаа Бурчууны удам гэдэг төгөлтэй кино гэдэг шүү дээ. Алангай ээж гарч ирээд 5 сум хуулуулаад те. Та 5 хүн багалсан сум мэдвэтэй байвал хинт ч үлдээлтнэ гэх. Яг тэр хэсгийг зурсан зураач байна. За та нар тоглоом тоглуулаад тэг шалгарсан хүүхдийн багш зурж өгье заа. За. Та нар зарим нь сонссон баг те. За бид нар босоо згсэж. Бид нар босоо згсаад за би намайг тастаа. За
За энэ нэг сонирхолтой болон байгаа. Тэгээд тоглоо гэхээр та нар ингэж байна. Мэдэн тий? Тоор гэхээр ингэж тий? Таарцаг гэхээр ингэж. Тэгээ нөгөө зөрсөн хүүхдэд яадаг вэ? Суудлаа суусаар агаад яларч тодорно тий? Яларчиг яг уу зургийн машин зорж байсан тийм үү? Хар зураг надад харандаа байгаа. Хар зургийн харандаага хэрхэн хөрөг зургийг хөрөг баталтай хийх гэдэг хичээл харуулъя заа юу. За одоо яа гэсэн хэлээ багш нь? Тоглоо гэхээр ингэж. Тэгэхээр таарцаг гэхээр ингэж. Тоор гэх нь ингэх юм шүү дээ. За, тоглоо. Ураа и. Тоглоо. Таарцаг. Тоороо. Одоо би команд өгч үзье. Тоглоо. Тоороо. Таарцаг. Тоглоо. Таарцаг. Таарцаг гэсэн чинь ингэсэн хөлтөд суув шүү. Ураа хийсэн хөлтөд суугаад байгаарай заа. Алдаатай та бүгд нь бус нь бас шүүгч шүү заа юу. Тэгвэл багшаа ганцаараа ингэ хараа өрөхгүй шүү заа. Зарим нь өөртөө шударгаар суугаараа заа юу. Өөрөө хийсэн байгаад яг уу. Шударгаар өөрийнхөө алдаагаа хүлээн зөвшөөрөд суудалтаа суух нь шүү заа юу. Шудраг байдал гэдэг яадаг вэ? Сайн хүн бол төлөвшөлт маш хэрэгтэй зүйл ахна шүү дээ тий. За. За дахиад тооцог. Тооцог. Таараа. За яг алдсан хөлтөд нь суугаад байгаа. Тоглоо. Тоглоо. Тоороо. Тоглоо. Тооцог. Тоороо. Тоороо. Тооцог. Тооцог. Тоглоо. Цогоор тоглоо гэсэн чинь бороо юм тий. За одоо хий үлдэх нь. За одоо хэд хөлтэй. Яг одоо айгуу зөв хөлтөлдсөн ба. За тоглоо. Тоороо. Тооцог. Тоглоо. Тооцог. Тоороо. За тэр тооцог гэсэн чинь ингэсэн байсан те тэр охин суугна шүү дээ. Тэр жижиг охин суугна. За одоо хэд хөлтөлдсөн байна. За гараад ир. За одоо багштайгаа хамт. Яг Өөрсдөө гараад ирээрээ багшаа хажуу тогтоо. За гараад ирээрээ. За одоо та бүгд шүүгчд заа юу. За энэ дөрөөс хинэн шалгараад азтай хүүхэд нь хөрөг таталбараа хол агшаага зуруулах юм шүү дээ. За. Багш нь эндээс команд өгье. За тоглоо. Таарцаг. Тоороо. Таарцаг. Тоороо. Таарцаг. Тоороо. Тоглоо. Алдаж нөө хэлээрээ. Атагаа. Тоглоо. Таарцаг. Тоороо. Тоороо. Таарцаг. За хин үү. За тоглоо. Таарцаг. Тоороо. Тоороо. Таарцаг. Тоглоо. Таарцаг. Тоглоо. Таарцаг. Тоороо. Таарцаг. Тоороо. Тоглоо. За одоо энэ хоёроос нь. Таарцаг. Тоороо. Таарцаг. Тоороо. За хий аль навцсан. За хий үлдсэн. За одоо хий үлдсэн байна. За хатан зацсан үлдсэн байна. За хатан зацсан би нэг суугаад одоо 15 минут хөт зэрэг болсон. За багтаа баярлалаа. За буцаад судалтаа суцсан. За алтан цацралыг бол багш маань зурж байгаа юм тий. За энэ орны цөмөрөө үргэлжлүүлж тий. Тэгээ түрүүн зөндөө хэм яриа л хэлсэн чинь нэг хоёр найзгаа юм яриулаагүй мартцсан байх цөмөрөө түрүүнээс ирээл бүжиглээлээ юм яриалаа. За хоёр найзгаа тайзан дээр өрье. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын бяцхан төлөөллүүд сэргийлэгч хүү охин хоёр маань айзуудаа бас зориулаад мэдчилгээ өргөхөр ирсэн баг шүү дээ. За сайн байна уу? За өглөөнөөс хойш бид нар хамтдаа сэргийлэгч охинтойгоо хамтдаа галерей үзээд за мөн дээрэс нь уран зургийг үзээд байгалийн түүхийн музей үзсэн тийм ээ хүүхдүүд. За тэгээд бид нар бүгдээрээ энэ олон гоё үтсэн зүйлийг хамтдаа үзээд нэг өдрийг сайхан өнгөрүүлээ. Зөндөө олон зүйл сэргийлэгч охин хоёртойгоо хамт яваад бүгдээрээ сууч мэдсэн байгаа. За сэргийлэгч охин хоёр нь хүүхдүүд та нартаа
өөрсдийн санамж зөвлөгөөг хүргэж идэг тийм ээ хүүхдүүд ээ. Энд мэддэг хүүхдүүд байгаа юу? Сэргийлэгч хүү, сэргийлэгч охин хоёроо мэдэх үү? За тийм. Ерөнхийдөө болоод сэргийлэгч хүү, сэргийлэгч охин хоёроо хүүхдүүд багчууд маань бас дагахгүй мэддэг болчихсон байгаа. Тэгэхээр сэргийлэгч хүү, сэргийлэгч охин хоёр хүүхдүүд танартаа үргэлж санамж зөвлөгөөгөө өгдөг өө. За энэ удаадаа ч гэсэн мөн хүүхдүүд танартаа бас өөрсдийн бахаан санамж зөвлөгөөнүүдийг хүргэхээр ирсэн байгаа. За тэгээ хүүхдүүд та нар одоо хичээл сургууль нь бас амарсан байгаа тийм ээ. За хүүхдүүд багчуудаа бид нэр санал болгодог, хүүхдүүдээ сануулдаг, санамж сэрэмж олгодог аюулгүй 14 гэж байдаг. Хүүхдүүд та нар мэдэх үү? Аюулгүй 14 мэд? За одоо хүүхдүүд бид нар ингэж гэртээ амарсан хичээл сургуультай явахгүй байгаа үедээ нөгөө нэг хүүхдүүдээ нөгөө цахилгаан тийм ээ тоог ус гал гэж зөндөө олон аюулт хүүхдүүд бид нар өртөг магадлалтай байдаг. Тийм учраас хүүхдүүд бид өөрсдийгөө аюул эрсдэлд оролцуулж тийм ээ болцшгүй аюулаас урьдчилан заавал сэргийлэх хэрэгтэй. За мөн дээрээс нь хүүхдүүд бид хоорондоо бие биетэйгээ маш эвтэй найзтай харьцах ёстой шүү хүүхдүүдээ. За одоо харин манай сэргийлэгч хүү маань хүүхдүүд та нартай бас өөрийнхөө санамж зөвлөгөө хүргэх байгаа. За баярлалаа сэргийлэгч ханда. Юуны өмнө өнөөдрийн аяллаа талаар хүүхдүүдээс асууя гэж бодож байна. Манай өнөөдрийн аялал нь тоодогдсон уу? За тоодогдсон нь өнөөдөр алгаа бишээ. Ямар мундаг юм бэ? За өнөөдрийн олон газруудаар аялсан аялал нь манай хүүхдүүдийн маань дурсамжийн түүгийнх нь нэгэн хэсэг, нэгэн хуудас болсон гэдэгт би бол итгэлтэй байна. Ингээд сэргийлэгч охин сэргийлэгч хүү та бүхэндээ үргэлж санамж зөвлөгөөгөө өгдөг шүү. Манай хүүхдүүд маань үргэлж бид хоёртой хамт байдагт баярлж байгаа шүү хүүхдүүдээ. Та бүхэндээ зориулаад манай сэргийлэгч хүү сэргийлэгч хоёр өнөөдөр үнээр сэтгэл хөдлөж байна. Ингээд манай хүүхдүүд маань замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдэх үү? Мэдэн. За замын хөдөлгөөний дүрмийн талаар юу мэдэх үү? Ногоогийн лавтай явдаг. Мондөг. Ногоогийн лавтай яадаг үлээ? Явдаг. Ямар гарцаар гарах үлээ? Ямар шугамар гарах үлээ? Ногоогийн л цагаан шугамар гарнаа. Унаагийн лавтай яах үлээ? Зогсноо. За магадгүй бид нар ногоогийн лавтай гарч явцад машин хурдтай ирүүл яах ёстой үлээ? Зогсч өгөн тийм ээ тэхгүй бол бас муу жолооч нар биднийг гэмтэйг аюултай учраас бүгдээ ногоон гэрэл байсан ч хоёр тал руугаа маш сайн харах хэрэгтэй тийм үү? Манай хүүхдүүд хичээл намарсан байсан. Хичээл нь амархаас өмнө найзуудтайгаа уулзаад гоё байсан уу? Манай хүүхдүүд маань маш мундаг байгаа учраас бүгдээ маска зүүсэн байгаа. Бүгдээ гараа хариуцж байгаа юу? За бүгдээ цаг тутамд, минут тутамд өөрсдөө ямар нэгэн байдлаар падны бидэд хүрэх юм бол гараа заавал хариуцах ёстой шүү заа юу? За маш мундаг байна манай хүүхдүүд. Та нар манайхаа хүүхдүүдэд хэрвээ хүүхдтэй найзтайгаа тоглож байгаад найзгаа гомдоосон тохиолдолд яах ёстой вэ? Мундаг уучлалт гуйна. Найзандаа ийгээд уйлаад байвал та нар уучлалт очиж гойх нь тийм үү? Найзгаа гомдоосон тохиолдолд уучлалт гойдгүй найз баа юу? Тэр бол ямар юм бэлээ? Муу хүүхэд ч тийм ээ. За ингээд ямар ч нийслэлийн цагтаг өдөртөх газрын сэргийлэгч хөө сэргийлэгч охин хоёр маань та бүхэндээ цаг тутамд өргөж телевизээр сошиалоор өөрсдийнхөө санамж зөвлөгөөг өргөж хүргэх болно. Ингээд хамт байдаг хүүхдүүдтэй баярлалаа та бүхэндээ. Өнөөдөр ч ингээд хамт байхдаа туйлыг их сэтгэл хөдлөж байна хүүхдүүдээ. За сэргийлэгч охин нас хүүхдүүд танартай нэмээд бас бага мэдээллийг хүргэж тийм ээ. Мэдээлэл санамжаа хүргэх тийм ээ. Хүүхдүүдээ одоо та бүхэн хичээл сургууль нь хамарсан байгаа юм чинь тийм ээ. Уулаас гэртээ байх хоорондоо гадаа гарч тоглож болохгүй шүү. Яагаад гэвэл таарна штэ тийм ээ. За мөн дээрээс нь хүүхдүүд маань гадаагаар эцэг эхийн хяналтгүй гадаа гараад дэлгүүр хашаа ордог оо. За ингэж болохгүй шүү найзуудаа. Эцэг эхийн хараа хяналтгүйгээр ганцаараа хашааж явж болохгүй. За мөн дээрээс нь танихгүй хүн дарж явж болохгүй шүү. За тэгээд хүүхдийн тусламжийн утас 108-ийн эгч нар маань бас хүүхдүүд танаас мэдээлэл зөвлөгөөг хүргэсэн бүгдээрээ хамтдаа сонссон тийм ээ. За мэдээж хэн нэгэн та нарын биед халдах юм бол та бүхэн хүүхдийн тусламжийн утас 108 дугаартай холбогдож бас өөрсдөө мэдээллийг өгөх боломжтой. За бас цагдаагийн утас 102 дугаараа хүүхдүүд та нар мэдж байгаа юу? За ингээд хүүхдүүд та нарыг
цагаан төлөө цагдаа хөвчнөр нь үргэлж хамтдаа ажиллаж та нарыгаа хамгаалж байх болно гэдгийг хэлмээр байна. Ингээд энэ өдрийг хүүхдүүд та нар маань сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Хүүхдүүд маань ард байгаа хамтдаанаас халуун уух зүйлсээс аваад идэж яваарай за. За. Одоо цөмөрөө хөөрхөн цасан охтуудтайгаа бүжиглэх өө. Манай сэргийлэгчгүй охин хоёр маань гэсэн цог бүжиглээрэй. За тий. За ингээд weekend хамтлагийн цасан охтын бүжгийг урьж байна. Алга ташиг. Баярлалаа. Хоёртаас баярлалаа сэргийлэгчгүй охин хоёроо. За. Өнөөдрийн үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг одоо ирж байна. За түүнээс өмнө энд хүрэлцэн ирсэн ээж аамнараас хүүхдүүдтэй мэндчилгээ төвшүүлэх хүн байна уу? Тэр боломжийг олгож байна. Хэсэг хугацаанд байна уу? За тэгвэл дараагийн үйл ажиллагаанд оръё. Өнөөдөр бидний энд ирсэн шалтгаан бол бас бяцхан хүүхдүүд та бүгдийг бас баярлуулж бэлэг өгөхөөр цугласан байгаа. Тэгээд түрүү хэлсэн ямар байгууллага гэлээ хүүхдүүд? Ямар нэртэй байгууллага гэлээ? Show Mongolia. Юу судалдаг юм бол? Монгол гэсэн утгатай юм уу? За. Цөмөрөө бэлгээ гардаж авахаас өмнө нөгөө түрүүний эхлэхэд хэлсэн гоё үгийг нэг татаад хэлчихэж өгөө. Яг тэгвэл та нарыг энэ үгийг том болтлоо насан туршдаа хизээж бити мартаасаа гэж өгч юмсаж байгаа байхгүй юу? Би бол хөөхөн гэдээ явсан шүү дээ. Дахиад ингэ явчихдгоо. За. Ахад одоо яг гоё чанга хэлээ шүү заа юу. Матаас чанга хэлээ шүү за. За. Би бол хөөхөн. Би бол авьяастай. Би бол найрсаг. Би бол Монголын ирээдүй. Бас нэг чухал юм аа. Би бол чухал. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн маань бүгдээрээ хамгийн хөөрхөн байх нь байна, хамгийн авьяастай байх нь байна, бас найрсаг байх нь байна. Бас томчууд бүх томчуудын хувьд хамгийн чухал нь та бүгд байх нь шүү дээ, тий? Тэгэхээр миний хүүхдүүд дандаа инээж гоё өөдрөг яг энэ их чатнар шигээ тийм эерэг байгаараа заа юу. Тэгвэл за ингээд бэлэг гадуулах үйл ажиллагаа цасан охтуудыгаа мөн инх дэлгэр захиргагаа урьж байна. За баярлалаа. Тэгээд энд өнөөдөр хэдэн хүүхд байгаа лээ? Та нар тоосно уу? Хэдэн таалтаа? За хэн хамгийн их бэлэг авахыг хүсэж байна? Хойлох юм уу? Дээр бэлэг авах гэж байгаа юм уу гэдэг. За бэлэг авах гараа өгч. Бэлэг авмаар байгаа хүүхдүүд нь гараа
гэж бүгдээрээ. За бэлгээ одоо энд ерөнхийдөө өнөөдрийн үйл ажиллагаа маань бид та нартай миний хэлэх гэжсэн хүсэж исэн харуулахыг зорьсон ерөнхийдөө боллоо. Тэгээд нийслэлийн цагдаа 108-ында баяр. За тэгээд өнөөдрийн үйл ажиллагаан дээр маань хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүдтэй хөөрхөн бэлэг өгнө. За. Тэгээ манай засаа охтууд тэгээд та нар өлөө өвөө гэж мэдтгэлөө. Тэгвэл өвлийн эмээ гэж мэдхөө. Мэдгүй. Харах уу та нар? Өвлийн эмээ байна уу? За өвлийн эмээ хүүхдүүдтэй бэлгээ өгөхөөр одоо гараад ирлээ. Тэгээд бэлгээ өгөх үү? Үгүй. Хэн бэлэг авмаар байна? За одоо ингэ шүү. Та нарт амар гоё бэлэг бэлдсэн байгаа. Харин та нар айгүй гоё диихтэй, журамтай хүүхдэд би бэлэг өгнө шүү. Заа юу. Бүгдээрээ шамбарлахгүй шүү. Заа юу. Өгнө шүү, бэлэг өгнө. Шамбарлахгүй шүү. Заа юу хүүхдүүдээ. За одоо томоодоо сууж байгаарэ. Эмээгээс орчод ир. Эмээ хайчаа. Засаа эмээ. Наачаач бол гарч ирэхгүй. За бүгдээ бүгдээрээ цасан эмээгээс бэлгээ авахд бол хамаад шээ. Ийм гоё уудтай. Энэ хүүхдэд та нарыг баярлуулаарай гэд энэ хүүхдэд хайртай хүн бай гэд язгуур контентын ах эгч нар энэ гоё уутыг бэлгэний уутыг өгсөн байна. Тэгэд олон ах эгч нар нь та нарт яасан гэхээр энэ хүүхдүүдийг баярлуулмаар байна гэд амар гоё бэлэг өгсөн. Амраа. За одоо бүгдээрээ нэгээрээ, хоёроороо, гураараа гарч ирнэ шүү. Заа юу. За засан охтууд маань очиод хүүхдүүдээ хөтлөд гараад ирнэ. За мавай. За бас нэг охин. За шоу Монгол яахч нараас нь. За миний сахаа дистарат. За миний сахаа хөтлөд ингээд. За энэ юу охин юу гэж. Энэ эрэгтэй юу эмэгтэй гоё бэлэг өгмөр байх юм. Эрэгтэй өгтөө. Эрэгтэй юу? За жижигэн эрэгтэй өгтөө нэг хөөдөн жижигэгийн бэлэг. Бэлэг ах уу? Вау, юу биос өгмөр штэ мэ. За бэлэг аваарэ. За эмэгтэй. За энэ уутыг бас хараа. Энэ үг шинэ орой явахны гэрэл засруулагчтай байхгүй юу? Тэгээд богцоочраас ингээ өөрчж болно заа юу. Хичээл дээр ч юм уу өөр секс дугууландаа явахдаа ингээ өөрч болно шүү. Заа юу. За. Баярлалаа. Эрэхтэй. За баярлалаа. Онцгой заа юу. За миний сахаа нэг охинд. За ийш өгөөрэй. Засаахнаас авсан шүү. За эрэгтэй өгөхөд тэр ингэ хараа гүгэл ирсэн занаа шүү. За ийш ингэж манай засаахнаас аваа. За суугаарай. За манай засаах өглөө. За энэ сайхан хөргөн хүүе. Ингэ дүүл юм. За бэлгээ аваа. Яа энэ хөргөн бас мундаг хүүхэд байна. Ямар мөрөлд авах вэ? Ямар хэмжээнд авах вэ? Цагтаа. За цагтаа ирээдүйн цагтаа өгөөрэй. За энд нэг хөргөн бяцхан гүнж байна. За бэлгээ авах нэг. Дийхүү. За гайхалтай. За энэ сайхан гүнжтэй. Өгөөрэй. За энэ шиг манай засаа охтуудаас аваарай яваа. За миний сайхан засаа охтууд бэлгийн өгöd байгаа. За миний охтууд бэлгүүдээ гэртээ очиод бас задарч болсон. За юу наад цүнхээ өөрөөд явна шүү. За энэ хөргөн бэцэн гүнжид өгнө шүү. Яа бэлэг авах ямар вэ?
бэлэг авч байгаа хүүхд толгоны инээмсэж байгаа царай бол хамгийн жаргалтай хамгийн сайхан мөч байдаг. За өөр бэлэг аваагүй хүүхд байна уу? За наашаа өрөөд ир. Бэлэг аваагүй хүүхдүүд наашаа өрөөд ирээрэй. За манай энэ сайхан өндөр хүүхдэд. За сайхан игнээ зогсчихсан юу? Ингээд игнээ зогсчих. За манай цасан охтод бүгдээрээ хүүхдэд бэлэг өгөө. За энэ хөрхөн бяцхан хүүхэд. За наашаа гараад ир. Бэлэг авах уу? За энэ хөр зэн бэлэг аваарай. За өөр бэлэг. Иш эмхтэй. За эмхтэй. За. Эмхтэйгээрээ өөр бэлэг байгаа шүү. За эмхтэй хөхөд. За наашаа өрөөд. За наашаа. За эмхтэй хөхтийн бэлэг. За миний хөө наашаа. Зурж байгаа авсан уу? За өөр бэлэг аваагүй хэм бэ? Бүгд авсан уу? Бэлэг аваагүй өрсөн гэж байна уу? Байхгүй юм шиг байна те. За. Зураг зурж байгаа охин маань авсан байна. Одоо энд нэг гоё нууц зураг гарах шиг байна. Энэ ямар гоё юм болох гэдэг нь. За энэ авсан уу? За. Хоёр бэлэг авах уу? Үлэмээ. За үлэмээ хариу үлээ. За бэлэг гоё нөө. Би бистэ өөртөө гүйж явна хараа. За өнөөдрийн арга хэмжээнд ирсэн хүүхэд багчуудаа бүгдээр нь баярлалаа. Бидний таалагдсан уу? За ингээд нөгөө зураг маань ботсон байна. Зургийн багш маань зураач гэх маань ямар гоё зураг зурсыг хатаа. Зурсан охин маань ааштай хажууд нь зогсоод. За өнөөдөр ганцтай байлаа. Тэгэл олон хүүхдүүдээс зураг зуруулах таталбар хөрөг таталбараа зуруулах завшаа олдоод ингээд ийм хэдэн байна уу 15 минут зурж өглөө. Баярлалаа. Айгу хөөрхөн маска авах чадсан аа. Бүрээ мэдээ маска. За энийг битгэе энэ. За баяр хүргье. Тэр хамтдаа гიშэлхөө. Зураач болно гэсэн штэ. Түрүү энэ 5 хүүхд зураач болно гэжсэн. Багшаасаа асуух зүйл байвал асуугаарай заяа. Ийм богино хугацаанд ийм гайхалтайгаар зурж өгсөн багштаас баярлалаа. Адилхан болж уу? Яасан удаан суусан богино суусан уу? Хэцүү байгаагүй. За юу гэж хэлэх вэ? Зургуулсан багштай баярлалаа гэж хэлээ. Найзуудаа бас одоо болох гэж шинэ жилийн мэнд хэлэхгүй юм. Найзуудаа шинэ жилийн мэнд хүргэе. За ингээд өөрийнхөө зургийг авч авъя. За баяр хүргэе. Баярлалаа агшаа. Ein glückliches neues Jahr. Colonel, Sweat Colonel.
За ингээд өнөөдөр ерөнхийдөө бидний яг хийх бодсон зүйл маань ингээд энэ хүрээд юу өндөрлөж байгаа. Тэгээд манай ивэлээ маань бас нэг хөөрхөн дуу та нартай зориулаад дахиад нэг дуу дуулчихъя гэдэг тэнд бэлдэж байна. Өнөөдрийн үйл ажиллагаан дээр ингээд сэтгэлээ хэлэх хөөхт байна уу? Гой музей үзсэн үү? Бичлэгээ үзээд бүгд завгаах шиг байна те. Тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирсэн бас бэлэг өгсөн зөндөө хүмүүс байгаа. Манай үйл ажиллагааг дэмжиж хувь хүмүүс болон байгууллагууд маш олон хүмүүс бэлэг өгсөн. Энэ бэлэг өгөх үйл ажиллагаанд оролцсон маш олон хүмүүстээ баярлалаа. Тэгээд бас нийслэлийн цагдаагийн удирдах газар, байгалийн төвийн музей, Монголын театрын музей, 108 төвийнхөнд бас маш их баярлалаа гэж хэлье. Монголын уран зургийн галерей бас бидэнтэй бас нэгдэж өнөөдрийн энэ үйл ажиллагааг хийсэн шүү. Тэгээд та нар бас энэ өнөөдөр үзсэн юмнуудаа найзуудтай хэлээрэй за. За тэгээд одоо манай ивэлээ маань дуугаа дуулаад тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа ингээд дуусч байгаа шүү. За ёо. За одоо нөгөө нэг техникийн нэг жоох юм гараад шүү. За өнөөдрийн үйл ажиллагаа таалагдсан уу? Сонсохгүй штэ багш нь. За одоо дахиад чам асууж аяа. Өнөөдрийн үйл ажиллагаа таалагдсан уу гэдэг? Ямар гоё шамсаад юм бэ? За энэ дундаас гараад багш та авьяасаа үзүүлэх хэрэгтэй байна уу? За энэ дундаас гараад. За хоёулаа гоё боогоос нэс. За нэс. Хоёулаа авьяасаа үзүүлээ. Энэ олон хүмүүс те. За ямар алхах шиг хүмүүс те. За юу гэж бодож хоош гэж байна. За шүлэг машиг нэ өгтөдөө. За бүгдээрээ ингээ бүр чихээ, дэлдэлгээд, нүдээ бүртээлж байгаа сонсон шүү заа юу. За бүгдээрээ чихээ дэлдэлгээрэй. За хотлоо сонсоо. Одоо за одоо машаа. Ямар шиг юм шиг багш таа багш. За мама насыг дуулыг нэ өгтөдөө. Яг дүүтэйгээ хамт дуулсан шүү заа юу бүгдээрээ. За багш нь бүгдийнх нь хоолойг сонсон шүү за. За 1 2 3 бүгдээр алхах тийшээ бүр хамгийн чангаараа тийш шүү заа юу. Их мондог хүүхдээ байна. За. За, бидээ өргөжлүүлээд ивэлт өгөөд бүр ингээд нэзэгнээс алхах тийшээр өгөхтэй заа бүр ингээд хөлөөд ийсээ гараа ингээд захаад за. Тэгэхгүйс гарч ирэхгүй шүү заа юу. Та тий хэр зам тушаас шалтгаалаад ивэл маань гарч ирнэ. За эхлэе. Алхах тийшээр өгтөдөө. За, ивэлийг өрж байна.
илэрхийлээ гэдэг аа байсан байна уу? Ярих уу? Үйл ажиллагаа маань ерөөдөө ингэж өндөрлөж байгаа байхгүй юу? Ханас. За та баярлалаа. Та өөрийгөө танилцуулаад тэгээд тавчхан сүхтэйцтэй баярлуулъя. Намайг ууган хөгдөг. Тэгээд өнөөдөр одоо энэ олон хүүхдийг ингээд бүгдийг ингээд бүцүү өдөр ингээд музей үзүүлээ, галерей үзүүлээ, тоглолт үзүүлээ, бичлээд энэ бүгд маш их баярлалаа хэлээ. Энэ албан байгууллагын ажиллаж хамтран ажилласан бүх байгууллагуудаас бас баярлалаа гэж хэлдэг. Тэгээ хүүхдүүд айгүй сайн сүрчтэйгээр хэлээ да. За бүгдээрээ баярлалаа. Үйл ажиллагаа маань албан ёсоор ингээ өндөрлөж байна. Хамтдаа бүгдээрээ зураг авахуулаад тэгээ маска зүгээд дулаан хувцас өмсөөд цөмөрөө гэртээ харцгаа. Тэхөө. За баярлалаа хүүхдүүдтэй.